Сайн байцгаана уу? Би Диди Эшийн багц төхөөрөмжийг лизингээр олон сар хувааж төлөх боломжтойгоор худалдаж авсан. Ингээ бүгдээрээ хамтдаа анбоксинг хийж дотор нь юу байгааг хамтдаа харцгаая. Мөн антенна хэрхэн тохируулж сүрлүүлэхийг харуулах болно. За эхлээ тавг маань байна. Дараа нь холбогч кабель. За ингээд төхөөрөмж маань гарч иржээ. За дуран. Цас борооны хамгаалагч дурангийн. За сүр тахир төмөр. Татлаг төмөр маань. За ингээд тавгны болт сүрнүүд маань. За ингээд дагалдах болт хэрэгслүүд маань. За ингээд эдгээрүүд маань нэг багц болж байна. Антенна угсарч үзүүлье. За тавгны сүр, энэ тахир төмөр. За энийг барьж агаад болтороо. Ер нь нэг 12-ийн түлхүүр цэцгэн толгойтой аптерик 2 багтал энэ антенна угсарчих юм байна. Грац төмрөө хэдүүлээ бэхлэх гэж байна. Грац төмөр бол энэ сүр төмрийнхаа гадна талаараа орох юм байна. Энэ бол 4 болттой, 4 ширхэг болттой. Энийг бол сул боон хамгийн сүүлд дохио орж ирсэн дараа чангалах юм байгаа шүү. Грац тааруулдаг учраас. За одоо грац төмрөө боосон байгаа. Одоо хомуучк төмөр нь ийм үүсэх шиг хэлбэртэй. Нүгээр оруулаа. Даруулах төмрөө хийдэг гэж байгаа. Энийг бас хамгийн сүүлд нь чангална. Эхлээд энэ болтороо 2 ширхэг байгаа юм төмөр. Одоо ингээд тавга. Ийм. За тавга байна. Тавга бол тахир төмөр, сүр төмөртэйгээ бол хөдөлгөөнгүй нам боно. Одоо дурангаа угсрана. За энэ кабелийн маань бороо шорооноос хамгаалах хамгаалт нь байж байна. За энэ дурангийн маань цас борооноос хамгаалах хамгаалт. За энэ хотгор талын урагшаага харуулах юм байлээ. За ингээд 2 ширхэгийн урт болт, цэцгэн толгойтой болтороо дээрээс нь. Энийг бол сайтар бүхлөө чангалчихна. За одоо энэ дээрээ үзүүр дээр нь бооход өгчнө. Сайн чангалаад өгчих хэрэгтэй. Яа ингээд дурангаа тавгатайгаа угсарч сүрлөө дууслаа. Одоо эцсийн дамжлага буюу сүрээ угсарч харуулъя. За сүр угсарахад гол бүдүүн турба, тахир турба байгаа. Энийхээ хамгийн үзүүрийн хэсэг буюу энэ дээр 2 хон болт үлдсэн байгаа биднэрт. За энийг ингээд чангалаад боогоод өгчнөө. За татлах төмрөө энэ тахирынхаа хажууд байгаа. За энийг бол тавгтайгаа боосны дараа чангалах баха. За ингээд антенна бүгдээрээ угсарч дууслаа. Одоо бүгдээрээ дотгошоо орж телевизэртэйгээ төхөөрөмжөө холбон антеннаас дохио яаж орж ирэхийг бүүндээ харцгаая. Ингээд төхөөрөмжний маань баруун хэсэгт смарт картны оролт байгаа. Смарт картныхаа ялцсан хэсгийг доош нь харуулад сумныхаа дагуу хийж өгнө. За ингээд төхөөрөмжний маань тэжээлийн утас зүүн талд нь байгаа. Энийг олгоод өгнө. Энэ дээр
флаш холболтойгоо. За флаш холболтойгоо. За HDMI холболтой задлаад энэ HDMI холболтой байгаа. Ингээд телевизтэй олох нэ. Ингээд бүгдээрээ төхөөрөмжөө телевизтэйгээ холбочлоо. Одоо хэрхэн ажиллахыг бүгдээрээ харцгаая. За энэ маань 5 антен маань тохиргоон сайн хийгдэг болохоор маш бага хувийг зааж яадаг. Тэг хувийг ч зааж болно. Тохиргоо нь хийгдсэний дараа 80 буюу түүнээс дээш хувийг зааж явах юм бол телевизт маань өөр мэдээлэл дохио ирдэг байна. Ингээ бүгдээрээ гарч 5 антеныг хэрхэн тохируулахыг харцгаая. Ингээд бэлдсэн 5 антенныхаа сүрийг тогтоож харуулъя. За суурин дээрээ 5-га хийж өглөө. Одоо 5-га хийгээд 5-ныхаа болтыг гүйц чангалж өгнө. За сүрлүүлсэн 5-ын дээрээ тогтоосон 5-ын дээрээ одоо кабель холбоё. За ингээд 5-га хандаа сүрлүүлсэн байгаа. За ингээд дохио хэрхэн орж ирэх вэ гэвэл одоо энэ 5 маань 90 градусын босоод хэвлэх дээр байгаа бол 8-аас 10 градусаар гэдэлгэж өгнө. За ингээд дохио орж ирэхгүй байх юм бол баруун тишээгээ эсвэл зүүн тишээгээ 1 см орчмоор жоохон хөдөлгөж өгнө. Ингэж хөдөлгөж өгөхдөө 3 секунд орчмын давтамжтайгаар дохио орж иртэл баг багаар хөдөлгөнө гэсэн үг. Баруун тал руугаа дохио орж ирэхгүй бол буцаагаад урагшин чиглүүлж яагаад урт зүгээсээ зүүн тал руугаа 1 см. За ингээд 3 секунд хүлээн. За ингээд дохио орж ирэхгүй байх юм бол дахиад баг зэрэгээр энэ мэтчлээ. Ингээд манай дохио маань ороод ирлээ. Одоо тийм болохоор сүрэн дээрээ сул боогдсон болтнуудаа бүгднгийн сайхан чангалаад байна. За ингээд ороод ирлээ. За манай 5 антен маань тогрогоо хийгдсэн байна. Одоо октовчлуураа дараад хайж дууссаны дараа хүссэн сувгоо үзэхэд бэлэн боллоо. DD шин төхөөрөмжөө холбож дууснаа. Угсарахад хялбар байлаа. Тавтай наацгай тоон. Монгол галхуу барлықтарыңыз жақсы, тойлатыңыздар. Бусдаараа хайхан наадар ихтэй.